дэлгүүрээ нээсэн шүү. Яа, бараанууд минь та сайхан өрөөтэй гоё харагдчих шүү. Тооцоогоо хийнэ ер нь. За. Энэ бадмаа залгах чинь энэ сонсцгийн ятаар гэж өгч байгаа даа. За байна хөгшөө. Өө тий, найз нь харин дэлгүүрээ нээгээд. Хөө 9 жор юм тий. Чи сонсцсон юм уу? Ааха. Оо тэд 8 яах вэ? Одоо азан гээж байгаа мó яаж байгаа нь өдөртөө шожигноо дуусчлаа шүү дээ тий. Тэг Монголд одоо чами кремикс бид 3 дэлгүүр хоосон бай тий. Тий. За яах вэ? Нэг өдөртөө нэг 10 гаруй юм да. Юу 60,000 төгрөгийн ашигтай 10 сая. За. Хоолой чинь тэгэхэрдэд яагаад байгаа юм бэ чи? За. Хатар гэж өгч яахгүй юу юм. Тэг яана одоо энэ ч дэлгүүрийн нээсэн тухайд орж ирдэг бай тоо. Орж ирэхгүй л хөтэй цаанч. За ингэж байгаа юм. Ингээд үл тооны машин дээр бодуулж халаад байгаа юм л та. Таанч орж ирэхгүй. Нэг энэ тавьчихоо. За, ер нь бараа өрөө дуусчлаа шүү. Анц минийх. Хош. Минийх. Энэ барааныхаа үнийг арай л бурхамлаа тавьчихсан уу? Тэр нь юу гэж байгаа юм? Үгүй энэ арай л хямдхан байж удаа арталт нь ядаж тэг нэмэл тавьч одоо. Үгүй ээ, минь чи үйлдвэрээсээ шууд ирж байгаа болохоор угаасаа нэмээд л ийм үтэй болж байгаа байхгүй юу? Тийм үү. Үгүй тийтэл одоо хойл бас ашиг болох гэж байгаа юм чинь одоо хэм мэдтiin гэдэг ганц хоёр нэмчихэл та. Тэгэж шунаад яах вэ? Минь одоо. Тэгэл ч одоо бодолтой. Одоо энэ намайг одоо ингээл нэг өвчин намдах одоо нэг юм наалт авчиг гэхээр л энэ чинь одоо ингээл хэдэн зуун мянга цагал гэдэг гэсэн. Харалтаа одоо энэ наалт чинь наалттай одоо ийм хямдхан байхтай гэдэг юм. Энэ одоо нурууны наалтыг чи бид өчтөн хүн таадаг шин чинь тэгсэн чинь 10 ширхтээ 780 байхтай яадаг юм. 780 зулгаж ил доо. За яах гээд байгаа юм бэ? Та ч одоо ямар юм шуналтай юм бэ юм. Чи одоо хар наашир. Энэ одоо зөөврийн одоо энэ үсэндүүдээ самандаг энэ сам чи одоо амар үнэтэй штэ чи яахлаараа 34,900-аар таард юм бэ? Чи одоо дээрээс нь эндүүд нь чинь минь жоохон бас нэг үний баримжаатай бас нэг тавьж болохгүй юу? Үгүй минь харин үйлдвэрээсээ угаасаа ингэж шууд хямдхан ирж байгаа болохоор энэ үнээр нь зарах гээд байхгүй юу та. За тийм үү. За тэгэд ашиг оож левелтэд хамаа алгадаг хямдхан байна уу үгүй байна уу? Тэр одоо шүүп хийд гэж байгаа юм. Энэ шүүп тийм 300,000 штэ. 300,000 төгрөгийн шүүп гэж хаа байсан. Сая 300-аар шаачилт байгаа юу яриад байгаа юм бэ юм. Юу сая 300. Одоо тэгэд. Хөөш миний охин. Дэлгүүртэй бас нэг хөөрхөн урамшуулч юм нэг мар. Юу гэдэг вэ? Нөгөө маркетинг хэмээр байна. Яг тий. Би нэр энд нэг гоё нээсэн шүү дээ. Харах уу юм. Тэгэл та. Энийг хартаа. Энд чинь нөгөө салфетикийн алчуур. Одоо нөгөө би мич ингээл алчууранд нүрээ ингээ арчхаар муха батга арчих гад байдэн шүү дээ. Энүүгээр ингээ нүрээ нэгээр наваад нэг удаагийн ингээ арччихдаг байхгүй. Энэ тэгээд гоё энэ үлгүүрийг авахын тулд манай пэйжийг одоо меншн хийгээд рил юм уу стори гээл энэ үлгүүрийг ингээ үнэгүй авах. Яаж болдго юм бэ? Хүн орж ирээд яаж дэлгүүрээс үнэгүй авах гарах юм бэ? Ядаж нэг бүжиглүүлж дуулуулж муулуулчаад баяжчаад гарч болохгүй юм уу? Тэнгуут энэ хідээс болохоор 100,000 төгрөгөөс дээш бараа авах юм бол ингээ бас үнэгүй аваа гарч байна. Альтернатив юм шүү. Үгүй ээ, минь ч гоё маркетинг болно. За. Та чи өөрөө мэд үнэгүүлэхээр л хэцүү байна та. За сайн байна. Ой итгэж чинь. Миний охин. Энийг өндөр хар юм гаргатаа. Өдөрт хэдэн удаа чочд юм бэ энэ одоо ямар хэцүү юм бэ? Энэ одоо хувц нь хэд юм бэ? Наата чи юмээ хосоороо 160 гэж байгаа. Тэгэд хямдруулаад 100,000-аар өгч байгаа шүү дээ. Хямдруулаад гэдэг байх юм. Та энийг энэ аюу юу вэ? Хош миний охин. Хоёлаа энэ дэлгүүрээ ер нь нээлтийн урамшуул дээр ингээд нэг сайхан хүмүүст ингээд нэг хямдрал үзүүлээд тийм ээ. Имэн нэг сайхан өдөр судар харж байгаа цаг нар харж байгаа хоёлаа нэг дэлгүүрээ бас нэг ёс төртэй нээ ятих уу миний охин. Тэгтээ эмээ онлайнаар захиалга аваад тэгээ дээрээс нь хөдөө орон нутагт бас унаанд тавьж өгчий. Яаж юм гой хөөрхөн хүний одоо амьдрал хэрэгтэй юм бараа хаанаас сонгож авсан юм? Энийг чи эмээ бадмаа эмээ зүгсэн байхгүй юу? Бадмаа юу? Тий. Яц. Тэр болтгоо энэ байр чинь бадмаа эмээгийнх штэ. Бадмаа